нойтон модоо огтлохыг ер нь хүсдэг байхгүй юу. Бид нар ч өөрсдөө бас нэг тийм бодлого нь байдаг л да. Тэгэл одоо хөгшөрсөн одоо яахаа гойд хэрцээгүй нэг тэгээ эсвэл шигүү ургацсан ийм тийм одоо огтлын яг зөндөө шүү дээ. Тийм ойно зөндөө байдаг. А тэрийгээд одоо яхаар зэрэг хүмүүс одоо нойтон бодлого огтлох гэдэг. Ядах гэдэг, ярих гэдэг. Ашиг олох гэдэг. Нөгөө талаас бол яг нэг талаас тэгж харагдаж нөгөө талаас бас тэр чинь гол авдуулт гэсэн бас бодлого байж л байгаа тэр чинь тийм ээ. Ялгаа байхгүй. Ер нь хүмүүс одоо бас тэрийг одоо нэг үеэд бол манай тосгийнхын хайцсангүй ойлголт арай өөр болсон. Манай мод нийтдээ хөшөлттэй гэдэг бол хүмүүс тосгоос гардаг бас ойлгож байгаа дөө. Ойл санд одоо баруун тойрон мэгчтэй ойл санд одоо баруун тойрон дотор 3хан тийм үйлдвэрлэлийн огтлын ихтэй компани байдгийг. Тэр нь гурлаа тосонд байдгийг. Одоо тэгээд тэнд одоо би үйлдвэрлэлийн огтлын их одоо 6 жил болж байгаа ба. Тэгээд тэр үйлдвэрлэлийн огтлын их тэр ашиглаж чадаагүй. Тэр өмнөх цэвэрлэгийн ажилтаа хулцад заваасаар нь байгаа л одоо тэр үндсэн ойгоо ашиглаж чаддаггүй хуваар ирдэггүй. Ямнаас хуваар нь ирдэггүй үйлдвэрлэлийн огтлын хуваар одоо манайд ирдэггүй. Тэгээд нэг трактор авсан уулын трактор чи ямар үнэтэй вэ? Тэгэл одоо бас 4-500 сая төгрөгийн тэгэл өхнөл өргөдөг байж идэг. Одоо 1-2-3 компани яг адилхан шүү дээ. Тэгэл тэгвэл ажлын болгонд бол тууштай өөр байх хэвээр үйлдвэрийн яваар огтлохын тулд трактор байх хэвээр энэ тэгэл ингээл арай өөр маягийн хөрөө байх хэвээр маяг ингээл тэр бүх шаардлагуудыг хангаад биелүүлцээд тэгээд ямар нэг юм ярих болохоор тэгэл өхнөл өргөтэй тэгэл байж идэг байхгүй. Тэр төрийн бодлого дэмжигдэхгүй байл л да. Манай ч одоо нэг аж ахуйд нэг манай ийм жижиг аж ахуйнуудад том аж ахуйтай адилхан татварын дамтанд орчдөг болохоор дөнгөн данган салгалж яваа шүү дээ аж ахуйнууд маань. Тэгэхээр тэрийг ингээд нэг тоног төхөөрөмж аваад одоо нэм үртэг шингээгээд ямарваа нэг юм хийгээл одоо манайд бол потенциал бий. Одоо энэ Монголын одоо энэ сорулсан одоо энэ сэлбэр можаанууд бол дандаа л тосон цэнгэлээс гаралтай байдаг байхгүй юу. Манайд одоо можааны 2-3 холбоотой. Ер нь нэг айл дорход ер нь нэг баг нэг хүн л можаан да. Тэгээ тийм сайхан боломж байж хад нэг тоног төхөөрөмж нь ороод ирээ гэхээр хүн иргэн хүмүүдэлд авчиж чаддаг. Аж ахуй авъя гэхээр аж ахуй нь өөрөө дөнгөн данган байдаг. Тэгээ нэг бодлого бас нэг жоохон дутчихад байгаа юм уу та тийм ээ. Тэн дээр ч одоо тэгээд алслагдсан тэгээ нэг одоо манай чинь бүсийн бодлого л гээд байдаг. Манай чинь тэр нь байдаггүй. Тэгээд одоо байгаа ойн нэгдүгээр бочрол болоод тархтаа одоо байгалийн хамгаалалтаа тусгай хамгаалалтаа бүсгээд орчдөг. Тэр юмнууд нь үнэтэй гэсэн үг байхгүй одоо гарч байгаа юмнууд нь маш